одоо 11 хүнтэй. Тэгээд дэлгүүр орох зайлшгүй хэрэгтэй байгаа. Нэг юм хүмүүсний дэлгүүр орох зайлшгүй хэрэгтэй. Тийм болохоор одоо би гарах гэж байна. Ажил дээр ирээсээ өөрийгөө нүүрийг бодсон. Ингээ бодсон. За дэлгүүр явцгаая. Энийг урдламлаар заадаг юм байна. Заг ажил дээр ирсэн. Одоо 5 минутын дараа манай дүү найз охинтойгоо ирнэ. Тэгэл манай дүү бла 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 гэж зугаал найз охин сайнслуулна. Тэгээд арийнхаа 1.1-ийг ашгүй хойшлуулад юу атсан. Хоёроос болгоц. Тэгэхээр нэг амар яахгүй стрессдгүй гэл нэг амар яахгүй хийх юм байна. Энэ яг сайн хэрэг. Гэртээ ирлээ. Хай. Урам русуд. Амар ногоотой цэвэр идмээр байгаа. Та-даа. Хай. За өнөөдөр ингэнэ. Би сая өглөөний үнэ дуусгацсан. Одоо 5 хүнтэй. Тэгэхээр тэр болтол надад нэлээд цаг байгаа учраас би нөгөө нэг одоо цаг авдаг тэр цагнуудаа ингээд сайт дээр ингээд байхгүй болгоцсон. Яа тэгэхээр надад амар чухал хийх юм байгаа учраас тэр нь юу гэхээр ийм ахуйн хэрэглээний ч юм уу, IKEA ч юм уу тиймэрхүү газрууд руу ороод нэг органайз хийдэг юм жижиг савнууд болох хэрэгтэй. Тэгэхгүй бол миний одоо нөгөө өргөч бафер энэ төр ийм миний хүсэж байгаа гоё байрлалд байхгүй болохоор надад амар замраагүй мэдрэмж төрөд байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр organize box-ууд ийм жижиг савнууд олж аваад тэгээд organize хийцгээе. Тэгээ гоё чадвал би тэр дэлгүүр доторх ингээ харуулж мараалаа яваад. За би ийм юмсан. Ийм бочны цамц. Энийгс манай хатан бийж өгсөн. Ингэж харуулж байна. Ингэж. Тэгээд мини трапециуд. Дай. За IKEA-д ороод ирсэн. Одоо эндээсээ гоё жижигхэн сав авнаа. За хадуурсан энэ гэрлийг авахар болсон. Үр шийдчихлээ. Энэ хараа ийм гоё. Тэг энэ доор ингээ хумс ингэж харагдана. Зураг авахд амар гоё харагдах юм байна. Яг иймэрхүү. Тэгэхээр энэ гэрлийг авъя гэж бодож байна. Яаж авч явна ажил руугаа. За би яваад ирсэн. Амар өсөд би одоо цөв идэж байна. Энэ хараа. Өчигдрийн цөв. Тэгээд гоё юмнуудаа авсан юмнуудаа задлж үзүүлээд гоё юмнуудаа органайз хийцгээе. Ийм 2 аяг авсан. Энэ маань найзууд байж ирэхээр нэг удаа аягант хийж өгмөр байгаа хгүй. Заримд нь халуун юм дээр. Найзуудтай 2 аяг авлаа. Ийм юм авсан. Галтгооны юм шиг гэлтэй болно. Тэг ийм бороо. Тэг ийм бороо. Дахиад ийм бороо юм. Нөгөө гэрлээ авсан. Одоо энэ гэрлээ өгсөрнө. Тэгээ энэ гэрлийг хийн. За одоо задлаа. Тэгээд өнөөдөр хүний дууссан ч гэсэн. Гэтэ энэ хүний дуусахаас өмнө ч юм. Энэ дээр байгаа юмнуудаа эдрээгаа ер нь ийшээ тавиад тэгээ энэ нэг юм шилээ маш тэг дараа харуулсан. Тэр хэсэг юм гоё задгаа байлаа гэж бодсон. Амар гоё ингэж харагдав.
амар тийм чанартай санагдаж байна. Юу байсан? 799 крон байсан. Ингээд л одоо энийг хийчихье. Самуу чангалж байсан шүү. Тэ. Одоо тэг ер нь та нар харж байгаа те энэ шилэн дээр байгаа юм уу? Энэ шилэн дээр байгаа юмнууд ингээл энэ дээр нь юм байхсгүй байхгүй. Шилэн доторх нь гоё харагдах хэрэгтэй учраас ингээд эдринг янзлах гэдэг байхгүй. Гэтэ ямар тач энэ дээр хийх янзлчуд миний ингээд бас амар том ачаа ингээд одоо яа байхгүй болно. I hope. Залгалаа шүү. Энэ дээрээ даардаг юм. Баг зэрэг шарт байдаг гэдэг юм. Би гайхал юм л да. Гэрлийг сольж болдгоо юм хта. USB бас залгаж болд юм байна. Тэгэхээр уцаас нэлж болно гэсэн үг. Утас цэнэглэгчтэй юм дээр нэмэх тэмдэг нь. Хараа. Ингээ USB залгаад тэгээд уцаа энэ дээр тавиад энэ цэнэглэх юм байна. Энэ яг байна. Гэтэ өнөр өөр өнгө байхгүй мэн. Уусаа ийм л өнгөтэй юм. Би бас жоохон гоё юм бодчих. Гэтэ яг өнгө нь л юм байна. Нара ингээ гэрлэндээ авахгүй гэрлэн дээр яг ийм зураг гарна. Миний гэрэл болохоор ийм ёо аяг шиг ийм юм дотор цагиргалагдаагүй ийм задгаа гэрлээс учраас ингээр одоо ингээд томсоо тавьж тэгэхээр юм гоё гарахгүй байцгаахгүй. Тэгтээ одоо таваас ирэх хүнийхээ хүмүүсийн зургийг амар гоё авч үзнэ. Тэгэхээр өнөөдөр гоё зураг. Тэр маань гоё хүмүүс хэлгээсэй. Жаа сонирхолтой хүмүүс хэлгээсэй. Тэгэх юм бол илүү гоё гарна зураг. Тэгээ би 9 сард уцаа солино. Тэгвэл би ч одоо гараад өгнө шүү. Гоё уцтай, гоё гэрэлтэй хүмүүсийн зураг зүгээр гарах юм байна. Тэгээд аягаа задлж үзүүлээ. Нэг ямар хөөр хаяа юм. Нийлээ 59 орно шүү дээ. Швед байгаа хүмүүс байвал нь хараа. Ийм аяг. Тэгээд хоёр ширхэг нөгөө тань. Гүргий. Тэгээ ингэж болно. Пэйжэнд хийж болно. Бас аяг угаагч машинд хийж болдог тэсвэртэй. Ийм аяг. So nice. Тэгээд энэ хогнуудаа хайчаад тэгой бүгдээрээ миний аксессуарнуудыг organize хийцгээе. Яагаад гэхээр би өмнө нэг unboxing видео хийжсэн шүү дээ. Тэр савнуудаа ингээд MX ч нэг охин ингээд юуцгүй юмнуудаа organize хийж байгаагаа бичлэг болгож хийгээрэй гэсэн байхгүй. Тэгээд одоо биш нэг шинэхэн YouTuber болохоор нэг хүн комент хийчихвэл тэрийг хиймээр санагддаг заа. Эхэндээ юм мэдгүй. Юм байд юм уу мэдгүй заа. Тэгээ би хүн тийм комент бичсэн учраас ингээд энийг хийхгүй байгаад байхгүй. Яг ийм завтай мөчөө хүлээх зах юм янзлах онготой хүлээгээд байсан. Тэгээд өнөөдөр хийх болно. Одоо хогнуудаа хийчихэд ороод ирээ. Тэгээд өргөжлүүлцгээе. За одоо энэ тэр шилэн дээрх ер нь бүгдийг аавна. Тэгээд гялтгансан юмнуудаа тэр доор нь тавина. Шууд хүн орж ирэл гялтгансан юм харагдах нь. Тэгээд зарим нөгөө organizing box юмнуудаа энэ дээр ингээд тавьцсан. Ингээд. Тэгээ энэ болохоор ингээ миний бодогнууд аа штэ. Бодогнууд байна. Тэгээд ингээд. Тэн доороос зарим нэг юм
одоо painting gels, spider gels, 3D gel энэ төр байгаа. Энд бас зарим нэг jelly colors байгаа. Эсвэл magnetic нөгөө тийм өнгөнүүд байгаа. Тэр доор миний желнүүд байна. Humsны маань желнүүд. Нэг 2 хон ширхэг акрил. Ингээл ер нь энийг тэр чигээр нь амар янзлна гэсэн үг. Тэгээд энэ нөгөө гэрлийн маань хартаа ингэсэн. Ямар тааш одоогоор ийм 70 зад байгаа. Эдрийг бүгдийг янзлна. Тэгээд энэ олгоныг нэг болгон нэг бүрчлээ хийж байгаа ингээ харуулах гэхээр айгу хэцүү юм билээ надад. Тэгэхээр амарташ өөрийнхөө бодсноо юмнуудаа ингээ янзлчихъя. Тэгээд дараа нь за ийм боллоо шүү ингээ харуулъя. За нөгөө нэг гой юм яриадсан охин чи ингээд өрөө нусаалдаад бахан шалаа угааж агаад юу ч бүтээж амжаагүй харсан хүн байна. Тэгээд замдаа бүр заяа бүх будгаа хийсэн байсан. Нүрнийхээ будыг хийжсэн тороо хаяад яваад өгсөн. Тэг би бүр ханасч болоогүй. Энэ бол амар том гарц болсон. Тэг би одоо гэрийнхэнтэйгээ амар тач чийл ингээд стресстгүй байхаа хичээгээд кино үзээд ингээд өдрийг давж байгаа байхгүй. Гэтэ ийм амар гонигтай төгсгөлтэй влогч гэж юу байх вэ? Би 2 өдрийн өмнө Анука найзынхаа төрсөн өдрөөр яаж гоё шоу удснаа хальт хийгээд энэ влогоо өндөрлөе. No,